Ахлагч, даваа жамц, дэд ахлагч, буян гişиг нар эх орныхоо дөрвөн зүгт байрлах Хилийн Соёмбот багныг Монгол улсын төв цэгтээ олбсон 5000 км-ийн хэд холын зан гүйлтийг хийхэд бэлэн болжээ. Хэд холын марафон гүйлтийн 5 цаг багийнхан эх сарын 1-ний өдөр замдаа гарч 7 дугаар сарын 8-ны өдөр барайнд орохоор төлөвлөсөн байна. Монгол улсын төлөө 2021 онд ахлагч даваа жамц Монгол орны баруун хязгаар Ховд аймгаас гарan 46 хоногийн турш нийт 2127 км замыг туулж олон мянган иргэн тэтгэл найдвар эх оронч үзлийг төрүүлж байсан. За тухайн гүйлтийн үеэр мандуулж явсан Монгол улсын төрийн далбайг цэргийн дөрөв хувцсын хамтаар Монгол цэргийн музейд хадгалж үлдээсэн байна. Харин энэ удаа тэрээр холын зайн 2 дахь гүйлттэй баг хамтолныхоо хамт гарахад бэлэн болжээ. За өнөх гүйлтэн дээр бол мэдээж хэцүү зүйл маш их таарж ирсэн. Ямар нэгэн одоо юм холын цаг үйлдэл туршлага бол байгаагүй тухайн үед. Тэгээд 10 жил байхаа нөгөө сургуулийн тэмцээн уралдаан за зөвлөгчний марш тактикт орж ирсэн туршлагатаар үндэслэж 21 оны гүйлтийг бол хийж ирсэн. За энэ удаагийн гүйлтийн зорилгыг зөвлөгчний албан хаагчид багаараа одоо 5000 км-ийг гүйж бас улстай бас нэг жиндээ гүйлтийн амжилтыг бас тогтооно гэсэн юм зорилготой явж байна. За манай хүний хувьд бол өмнө нь 21 онд гүйлтэн дээр тоогоочоор ингээд цог явж исэн галдгаа бариад хоол цаг хийгээд тэгэхээр энэ удаагийн гүйлтэнд бол нэх хөвгтэйгээ учраас энэ гүйлт нь бол явахгүй байгаа. Гэхдээ хол замд 90 очин ер нь бол ганц манай гэр бүлийн зүгх хүнч биш одоо манай багийнхны хинийхэн гэр бүл ирсэн манай багийн хувьд бол нээлттэй чөлөөтэйгээ учраас одоо ар гэрийнх нь ирээд уулзаад эргэж тойроод явхад бол боломжтой. Тэгэхээр манай хүн бас одоо явах тоогоочд нэлээд захаас захичих шиг байгаа юм. Асуугаалга ямар хүн явах чинь тоогоочор ямар хүн яаж нээж нэгээд хоолуудын тал дээр өөрөө өмнө явсан учраас туршлагатай байгаа. Тэгээд манай тоогоочтой нэлээд зөвлөгөө өгөх гэж бодож байна. Хүүхдүүд бол яг нөгөө яг юуны төлөө гэдэг юм уу явж байгааг одоохондоо бол бас бага насны байгаа учраас ойлгож мэдэхгүй байгаа. Гэхдээ том болоод миний аав юуны төлөө энэ бүхнийг хийж яасан бэ гэдгийг бас ойлгох хаа л гэж бодож байна. Даваа жамц энэ өвлийн туршаа гүйлтийн бэлтгэлээ хийсэн байна. Энэ удаа тэрээр ганцаараа биш, зэвсэг түвшний салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл болох төсвөр хатуужлаараа сонгогдсон дэд ахлагч буян гişигтэй хамт гүөх юм а. Буян гişгийн хувьд 2020 онд зэвсэг түвшинд энгийнээр орж 2024 онд цол авч байжээ. Тухайд бол даанч зам захыг хараад бас их барахчихсан. Яасан мундаг юм гэж бодож байсан. Тэгээд бас өөрөө ингэж цог явна гэж үнэхээр төсөөлж байсангүй. Тэгээд надад ийм бас боломж ирсэнд нь бас маш их баяртай байна. Үүнийг би одоо ашиглаж хичээх болно. Одоохондоо бол яг гүгч байгааг л ойлгож байгаа. Яг юунд зориод яг хичнээн километр мэдлэгтэр бол ойлгохгүй байгаа. За ээж маань бол гүгч байгаа юм байна. Сайн яваад ирээрэй гэж өнөө өглөө бас ээж одоо явах гэж байгаа юм уу та? Сайн яваад ирээрэй хайртай шүү гээл. Буян гişиг Монгол улс дахь цор ганц хөвөр гүрчин эмэгтэй цэргийн албан хаагч юм байна. Ийн эр зориг төсвөр хатуужлаараа цайлсан тэд холын зайн гүйлтийн бэлтгэл ажлаар тусгаад Улаанбаатар хотоос хөдлөлөө. За ингээд 4 дугаар сарын 1-нд замдаа гарч 7 дугаар сарын 8-ны өдөр амжилт дурсамжаар дүүр уулзах нэ.